Энэ онд бүрэн тэтгэврийн доод хэмжээ 689 мянга, хувь тэмцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 579 мянга төгрөг байгаа юм. Энэ дүнг жил бүр засгийн газрын тогтоолоор баталдаг байна. Тэгвэл нийт тэтгэвэр авагчдын 50.3% нь буюу одоо талаас илүү хувь нь энэхүү тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авдаг байна. Энэ талаарх хахамдуудын сэтгэлдлийг хүргье. За улсад 32 жил ажиллаад тэтгэвртэй гарсан. Бүрэн тэтгэврт. Одоогийн тэтгэвэр одоо энэ он гаргаад 80 мянган төгрөгөөр нэмсэн нь одоо хэр хүртээмжтэй гэж та бодож байна вэ? За энэ ч одоо нэмэргүй л байна да. Энэ бол ерөөсөө шүлшил нэмэгдэл хүчлээ шүү дээ. Хамтууд бид нарт. Одоо хамтран зээлдэгчийн шаардлагыг танд ямар хүндрэл учруулж байна вэ? Зээл авахч одоо зээл авах үед одоо банкнаас яг ямар шаардлага тавьж байна? 36 сараар одоо зээл авах. Хамтран зээлдэгчдийг би бодохдоо энэ хэдийн юмуд одоо тийм өгчин гэж яаж байгаа юм шиг байна. Би бол тэгж л хэлмээр байна тийм ээ. Өгсөн ч үр хөвгт нь төлнө шүү дээ. Тэгэд төлөхөл юм чинь заавал тэрийг нэг чангаал байх одоо шаардлага байхгүй л гэж бодогдож байгаа шүү дээ. Би 35 жил ажилласан. Тэгээ нэг хамгийн муу салан дээр тэтгэврт орсон. Тийм үү. Надад нэг 400 төгрөг л. Дөрөвдүгээр станцад манай шийдэж байгаа тэтгэвртэй гарсан. Тэгээ анх гарахтаас баг гарсан. Зүгээр нэмэгдсээр байгаад одоо нэг сая 200 сая 80 мянгатай сая 243 гэсэн болсон. Зүгээр би яг хуу баг тэтгэврийн хүмүүсийн амьдралд хүрэхгүй байгаа юм бол одоо баг тэтгэвэр жоохон ахиу нэмшинч бас болох юм уу гэж бодож байсан. Зүгээр яг хуу хүмүүс ажилласан жилээр улс зүтгэснээр илүү авах ёстой гэж ярьж байгаа. Тэр нь бас үнэний хувьд талаа. Би өөрөө ч гэсэн 37 жил ажилласан. Яндрын алба хийж байсан. Гэхдээ миний одоо зэрэгт хамт ажиллажсэн зарим улсууд 2 сая мянган тэтгэвэр авч байгаа. Би зүгээр асал багавтар тэтгэвртэй зүгээр 37 жилээр гарсан гэхэд зүгээр шүдээ яваад ихтэй би тэрлэгээ шамалдаггүй юм л да. Зүгээр ер нь өгш байгаа юм болж байна гэж бодож байна. Одоо та тэтгэврийн зээлтэй ер нь тэтгэвэр нь одоо амьдралд яг хангалттай өрөлтгөх хэмжээнд байж чаддаг уу? Би сайхан тэтгэврийн зээл авсан. Энэ тэтгэвэр нэмэхээс өмнө. Гэхдээ тэтгэврийн зээлгүйгээр юу би одоо бас өөрөө юм одоо хүртэл ажил хийнэ гэдэг юм мал дээр байгаа байхгүй. Тэгээд бас тэр малтай болохтой бас уган шаардлагагүй байсан. Тэгээд нэг хүүхдүүд унаа машин авч өгөө ихтэн дэр бас дан хүүхдөөс ягаад яг бас нэг 20-30% ч гэсэн яа гэж бодоод хөгшин надаас хараад дадаад би 82-тай. Тэгээд яг биш машин унаад юу гэвэл хөгшин бас яг хэдэн жил байгаа байж тэгээд хүүхдэд авч өгч байгаа юм нэмэр болъё гэд тэтгэврээ зээд сайн авсан. Баярлалаа. Тэгтээ хүний амьдралд ямар ч нэмэр болохгүй юм нэр хийлээ. Бид нэр сая 500 мянган төгрөг болох гэж тэмцсэн болохоос 80 мянган төгрөг нэмээд өгөөрэй гэж бид нэр тэмцээгүй шүү дээ. Өөрсдийнхөө авч байгаа цайлан болж байгаа амьдрч байгаа амьдралаа нь одоо манай энэ төрийн амьдралууд бодож үзээд энэ ахмад настанд маань 80 мянган төгрөг нэмэхээр амьдрал нь болчих юм уу гэж ойлгож байгаа бол болохгүй байна уу? Шал худлаа юм хийлээ бид нарыг доромжилсан юм хийлээ. 100 түүчэлэх 100 нэмэтээ сонин цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөч өвчин. Үндэсний өдөр тутмын сонин 100 нэмэтээ